За сайн байцгаана уу? Өнөөдрийн маань дугаар дээр басгүй эмч маань оролцож байна. Басгүй эмч маань Монгол улсад хамгийн их шүдийг буцааж хийсэн хүн ба имплантаар мэргэсэн манай эмч байгаа. Тэгээд та сайн байна уу? Хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг хийж байгаад танаа хамт олонд бас их баярлалаа. Тэгээд нэгнээ мэддэггүй мэрэгжлэхтэй хүмүүс дээрээс нь нэг хийж байгаа юмыг бид нэр төдийлөн анзаарч харддаг юм байна. Тэгээд энэ олон нэвтрүүлгүүдээр тэднийхээ хийж байгаа ажлын тухай бас сонсоход бас таатай байна. Урьж оролцуулсан маш их баярлалаа. Манай басгүй эмч маань болохоор маш олон имплантчуд одоо шүтлбэр гэх юм уу хийсэн хүн гэж хэлбэр тамгалагдсан. Одоо имплантны Godfather гэж байдаг болвол басгүй эмч маань тэр та ер нь бол нийт хэдэн имплант хийсэн бэ? Тэр ажил мэргэжлийнхаа нэг онцлогоос нэг жоохон яриад өгөөч дөх үү? За би 1999 онд оног төгссөн. Одоо 30 жил болж өнгөрч байна. Гэхдээ имплантыг бол би 20 жил хийсэн байна. Зөвхөн имплантыг. Зөвхөн имплантыг 20 жил хийсэн байна. Одоогийн байдлаар нэг 17,000 орчим имплантыг одоо ширхгээр нь тоолох юм бол суулгасан байна. Тэгээд мэдээж анх суулгаж исэн одоо суулгаж байгаа хоёрын хооронд чанарын болон мэдлэгийн одоо хөв тавилангийн хувьд асар ялгаатай имплантуудыг суулгаж байгаа. Имплантын хөв тавилан дүнзээ ярьчлаа шүү дээ. Имплантын хөв тавилан гэдэг. Имплантын хөв тавилан гэж бас нэг их хөөрх юм байна. Тэрийг таныг жоохон эмчийн хувьд одоо дэлгэрүүлээд яриач. Одоо ингэ нэг хүн байлаа. Тэр имплантыг суулгалаа. Тэр имплантанд бас нэг хувь тавилан гэдэг юм орж ирж байгаа байхгүй тий. Тэр юу юунаас шалтгаалж байна? Имплантын хувь тавилан гэж ярих юм бол имплант нь өөрөө нэгдүгээрт материал нь сайн байх хэрэгтэй. Гэхдээ материал сайн имплант хэрэглэсэн ч гэсэн эмч маань ур чадвар муутай сайн хийхгүй бол бас л тэр имплантыг хэрэглэх ашиглах хугацаанд богиносно гэсэн. Дээрээс нь 3 дахь шаардлагатай юм гэвэл тухайн үйлчлүүлэгч имплант хийлгэсэн хүн маань өөрөө имплантаа хайрлах хэрэгтэй, арчлах хэрэгтэй, жилдээ 2 удаа шүдний эмч төслөгт орж имплантаа шалгуулж авах хэрэгтэй. Ингэж 3 хүчин зүйл нийлжээж имплант маань урт удаан настай буюу имплантны хувь тавилан хамаардаг гэсэн. За манайхан болохоор юу гэж ярьдаг вөхөр үйлчлүүлэгчдээ насан туршийн шүд гэж ойлгуулад байдаг. Гэхдээ насан туршийн байхын тулд эдгээр 3 хүчин зүйл маш чухал гэдгийг байнга анхаарах хэрэгтэй. Нэг нь л дутуу болвол энэ шүд хувь тавилан одоо богиносон гэсэн. Хоёрдугаарт бид нар эмч хүн маань имплантаа суулгахдаа одоо суулгах нь гол биш. Яавал үйл зүйн хувьд, хувь тавилангийн хувьд урт удаан настай вэ гэдгийг бодож суулгах нь, одоо төлөвлөж суулгах нь хамгийн чухал байхгүй. Гэхдээ мэдээж одоо ингээд 20 жил имплант хийгээд эргээд харахаар имплантын суулгаж байгаа эмчнэрийн хувьд одоо нэг хүүхэд нас, залуу нас, эдэр нас гэдэг шиг бас яг сурж байгаа эмчнэрт бас яг тийм үе тохиолдод байгаа байхгүй. Эхний ээлжинд эмчнэр яадаг вөхөр имплантаа суулгачаад тэрүүгээ би суулгах чадлаа, окей гэд баярладаг. Би супер байна, би мундаг байна. Гэтэл нөгөө суулгасан имплант нь яг өндөр шаардлага тавиад үзэхээр зөв суусан уу, суусан уу, энэ хэр удаа настай шүд болох вэ, имплант болох вэ гэдэг нь бол дараагийн асуудал байна. За ингээд нэг 4-5 жил энэ байдлаар яваад энэний дараа бол жинхэнэ өөрийнхөө хийсэн юмдаа эргээд дүн тавьдаг үе эхэлж байна. За би ер нь юу хийгээд байна? Миний хийсэн юмнууд хэр насжилттай байна? Сайн байна уу, муу байна уу? Ясны шимэгдэл хэр их явагдаж байна? Тэгээ нөгөө жил болгон хүн чинь ирээ шалгуулад ахаар хүн чинь туршлага суухын ирээр урдны суусан имплантуудаа хараад гол нь би энэ кейс дээр ингээд хийцэн дээр байсан байна. Одоо ингээд ийм тохиолдлыг би ингэж л хийхгүй юм шүү. Гэх мэтчил нь одоо өөрөө дээрээ туршлага суудаг байна. Тэг гэх мэтчил эмчийн туршлага маш их чухал нөлөөд. За эмч хүн яавал богино хугацаанд тийм туршлагатай алдаа багтаа сайн эмч болох вэ гэвэл бид нар өөрсдөө л яваад байдаг, сурах гээд яваад байдаг. Нэг бол лекц, семинар, сургалтанд суугаад байдаг. Гэтэл шүдний эмчийн мэргэжил чинь яг бусад одоо бизнесийн салбаруудтай яг адилхан. Хин бизнес амжилттай явж байгаа нөхөр дээрээ ментортой, дээрээ коучтой хүмүүс бизнес амжилттай яваад байгаа. Тэд нар яаж яах нөхөр чи энэ замаар явбал урт замыг туулнаа.
Энэ зам чинь саад бэрхшээл ихтэй. Чи энийг энэ замаар нь явуучвал маш хурдан саад бэрхшээл багтаа ингээл явчих гэдэг замыг чинь тэр менторууд, коучуд зааж өгч байгаа учраас хүн богино хугацаанд заавал өөрийнхөө алдаан дээр биш, бусдын алдаан дээр сурсан туршлага дээр үндэслээд суралцах боломжтой болж байна. Нэг тиймэрхүү байна да имплантны хөв тавилан талбарт. Та тэгвэл ментортой гэсэн үг үү? Коучтой гэсэн үг үү? Яг имплантан дээр шүү. Яг хөө би яг одоогийн байдлаар ингээд 20 жил хийхэд миний зам бол ерөнхийдөө бол коучгүй, менторгүй явсаар ингээд өөрөө өөрсдөр явсаар байгаа тийм удаан хугацаанд арай гэж сурлаа. Тэгэхээр би одоо миний туулсан замаар ийм удаан хугацаанд явах биш. Одоо өөр замаар ингээд коучтой, ментортой замаар явах юм бол эмчнэр маань айгүй богино хугацаанд сурах юм байна гэдэг. Аргагүй дээ намайг имплант хийж сурж байхад Монголд имплант хийдэг хүн байгаагүй. Тэгээд анхны имплантуудаа суулгацсан имплантуудаа хаанаас авчирдаг вэ? Би дааж өөрөө авчирдаг гэсэн юм уу? Мэдээж солонгосоос өөрөөсөө авчирдаг байсан. Намайг шишгээр нь худалдаж аваад ч юм уу тий. Одоо яг та нэг 5-10-аар нэг бөөнөр нь ингээл худалдаж авал. Намайг чинь солонгост имплантаар сурж байхад солонгосчууд нь өөрсдөө имплантаас эмчнэр нь имплантнаас айдаг яаж хийх вэ хөө. Тэгээд имплантны сургалт маш өндөр үнэтэй. Миний доороос нь одоо имплант суралцсан хүн бол японочууд ирж тэр эмчээс суралцж ирсэн. Би японочудаа нэг ангид хамт суугаад имплант суралцж ирсэн. Тэр хүн бол маш сайн анхны гарааг маш сайн тавьж өгчсэн. Тэгэхээр чин 20 жилийн өмнө гэхээр чин тэг 2004-5 он. 4-5 он. Тэг. Тэр чинь имплант бол солонгостой ч гэсэн тимч дэлгэрээгүй үе байсан. Зүг. Одоо бол нэлээд дэлгэрсэн. Одоо бол баг эмч болгон хийж байгаа шүү. Тэг. Тэр үед бол бас л за нэг 130% үнэл хийж исэн болоо да. Нийт одоо шүдний эмчнэр ингэж бодож байна. Зөв таамаг шүү. Ер нь л цөөхөн байдаг байсан. Зөв. Одоо тэгээд таны одоо суралцсан солонгос эмчнэрээс суралцаад ингээд Монгол хүн бол чадвартай штэ ингээ өөрөө ингээд бас гарын эвдүү сайтай ингээ явчихна. Гол нь ингээд миний гайхаад байгаа юм нь болохоор юу байсан бэ гэхээр ямар ч нөгөө нэ supplier одоо нөгөө нэг ханган нийлүүл байхгүй тэр үед хийхээр одоо тэгэл нэг яс нэг хүн болгоны яс өөр диаметртай, өөрөөр хэмжигдэхүүнтэй биднес тэрүүндээ таарсан имплантыг суулгах ёстой шүү дээ. Тэгэхэд бол та ингээ бүр ханган нийлүүлэлтээ өөрөө давхар хийгээ. Дээрээс нь имплантаа суулгаа яваад исэн гэж ойлгож байна. Зүг. Ер нь тийм. Гэхдээ мэдээж одоо солонгосоос нэг ширхгээр нь авч ирнэ гэж байхгүй шүү дээ. Нэг арзмээрээс төдөн ширхэг, өөр нэг арзмээрээс төдөн ширхэг гэх юм уу тэгж авдаг гэсэн л. Одоо ч гэсэн манай эмнэлэгч нь өөртөө бас ханган нийлүүлэх эрэхтэй тийм тусгай зөвшөөрлөлтөй бас тэр талаараа эмнэлгийн материалаа оруулаад ирдэг, түүхээд оруулаад ирдэг, багаж тоног төхөөрөмж оруулаад ирдэг тийм жижиг охин компани гэх юм уу тийм байгаа л да. Тэр маань ингээд өөрсдөө хэрэгцээний юм хангаад яваад байгаа. Нэг одоо ингээд шинэлэг технологи байх юм бол одоо өөрснөө оруулаад ирдэг гэсэн үг юм шүү дээ тий. Цаг хугацаа алдахгүй маш богино хугацаанд оруулаад ирнэ. Энэ дээр ямар ч одоо ашиг маржин шингээгүй учраас бид нар маш хурдан технологи тэр шинэ технологиг нэвтрүүлждэг гэсэн. Одоо хамгийн сүүлийн байдлаар бол имплант ч өөрөө хүний ясанд орж амжихаас өмнө хөгшөрдөг гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэрийг одоо ихэнх эмчнэр мэдчихэл байгаа хта. Имплант үйлдвэрээс гараад үйлдвэрлэгдээд гараад хайрцаглагдаад пакетлаад одоо эцсийн хэрэглэгч буюу шүдний эмч хүртэлх хугацаанд одоо нэг тодорхой цаг хугацааг өнгөрөн шүү дээ тий. Энэ цаг хугацаанд бол имплантны гадаргуу бас өөрөө хөгшөрчдөг байхгүй хөгшөрнө гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ хөгшөрсөн гадаргуу ямар одоо муу чанартай бай гэхээр имплант өөрөө нөгөө нэг усыг өөртөө шингээдэг ястаа нийлж боруулах нь хурдан байх хэрэгтэй байтал тэр усыг өөртөө шингээдэг чанар нь багасчаараа ястаа нийлэх боруулах хугацаа нь удаашрчин. Имплантны 100 гадаргуу 100% гэж бодох юм бол 30-аас 40% л ястаа боруулах жишээтэй. Тэгэхээр энийг болохоор бас шинэлгээр имплантны хөгшөрсөн гадаргууг дахиад яг имплант суулгахын өмнө яг үйлдвэрээс гарч байгаа юм шиг цоо шин фреш болгодог тийм технологи бас гараад ирсэн. Тэр нь ямар аппарат ах вэ? Тэгэхээр сүүлийн тэр нь одоо UV lighter байна, плазма байна гэх мэт олон аппаратууд гараад ирсэн.
Тэгээ тэр нь яаж нөхөр титан гадаргуунд эсэлтсэн одоо тэр гадаргууг цоо шин зөвхөн титаны гадаргуу болгоод тэгээ тэр нь хидрофилик буюу ус шингээх чадвартай. Тэгэхээр маш их амархан өөртөө цусыг шингээдэг гэсэн. Тэгэхээр цус их шингэхээр тэнд чинь нэг бүлэгнэл тромбын их хурдан үүснэ. Тэгээд тэд чинь яс буруулалт хурдан үүснэ гэсэн. Гэх жишээтэй ингээд технологиуд маш хурдан өөрчлөгдөж байна. Зарим технологи бол 1-2 жилийн дотор их бүүн болоод энэ их ашигтай сайн байна гингүүтээ 1-2 жил зах зээл дээр ашиглаад үзэнгүүтээ энд алдаа их гарч байна гэд буцаад тэр технологи алга болох жишээ нь манай шүдний салбар маш хурдан явж байна. Харин тийм тий. Яг бараг ер нь бол бас тийм юм зөндөө тохиолдоод байгаа шиг байна тий. Одоо бол шин тоног төхөөрөмждөр ялангуяа. Одоо бидний туршлага бол дандаа юмыг араас нь явж сурталдаг, нэвтрүүлдэг байлаа шүү дээ. Өнөөдрийг хүртэл. Одоо нэг технологи нэвтрлээ гэхэд тэр нь одоо клиникт нэвтрээд хэдэн жил болоод энэ аюулгүй байна ч гэдэг юм уу эсвэл одоо хизээ хойно бид нар тэрийг мэдээ сурдаг байсан. Одоо бид нар бас ингэж харьцангуй ингээд зэрэгцээд яваад байгаа. Жишээ нь одоо манайхад шүдний эмчилгээнд одоо хамгийн сүүлийн үеийн гэх юм бол үйдлээсийн эмчилгээг шүднийхээ салбарт оруулж ирээд ашиглаж байна. Тэгэхээр одоо идэхгүй байсан шаарах. Имплантн дээр та хавсарч байна уу? Авсралгүй байх уу? Зөвхөн имплантуудыг биш тулгуур эдээ өвчин өндөр настай хүмүүст гэх мэт хүсвэл одоо аль болох одоо хөшрөлтийн эсрэг гэх мэтээр хэрэгжилж байгаа. Энэ маань яаж яваад ингээд бид нар ингээд үйдлээстэй холбогдож байгаагүй. Одоо энэ 20 жилийн хугацаанд чинь маш олон кейстэй хүмүүстэй ажиллаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо бид нар чинь социализмын үеийн Углбаата нөгөө шүдэ багада их ахуулсан. Тэрүүгээ дагаад эрүүн нүрийн яс нь маш их хэмжээний хатан гаршил, деформац тэгээд эрүүн нүрийн харьцаа алдагдсан тийм кейсүүд маш их байгаа байхгүй. Тэр хүмүүс маань одоо бол одоо нэг амьдралын төлөө явсаар хагаад өөрсдөө орхицсан. Одоо яг өөрсдөө анхаарья гэд эхлэхээр их хүнд кейсүүд болцсон. За мэдээж одоо имплант суулгах яс нөхөн ингээд явахаар зарим хүн одоо сахарын шижинтэй ч юм уу эсвэл одоо дархлаа муутай ч юм нөхөн төлжл удаан хүмүүс энэ нөхөн төлжүүлсэн хиймэл яс маань идэхгүй байх гой шүдтэй болсон ч гэсэн нүрнийх нь одоо унжсан арьс одоо юу гэдэг одоо бусад процессууд нь төрүүлээд төгшөрсөн эднэрээс хамаарат үр дүн жоохон бага байх тохиолдлууд их байсан. Тэгээд энийг одоо бид нар яавал бидний процесс маань хурдан идэх үү, хурдан үр дүнтэй болох уу гэж судлаад ахаар дэлхийн нийтээрээ одоо юуг эрэл хайгуул хийж яг юун дээр ажиллаж байна вэ гэхээр үйдлээс систем цайл дээр ажиллаж байна гэсэн. Тэгээд энийг оруулж ирсэн мэдээж одоо маш хүлээлтээс маш өндөр үр дүнтэй байна. Тэгэхээр одоо энэ үйдлээс маань яг дэлхийд даяараа бүгд ингэ зэрэг судлаад хөгжүүлээд явж байгаа байхгүй. Тэгээд үйдлээсийн давуу юм нь юу гэхээр би өөрөөсөө авсан юмыг өөртөө буцаагаад хэрэгжилж байгаа учраас ямар ч хамгийн залуу эсээ хийж байгаа хугацаанд тийм харшил хариу урал байхгүй. Залуу эс гэдгээс гадна үйдлээс чи өөрөө хамгийн давуу чанар нь гэхээр өөрийгөө олшруулах чадвартай. Тэндээс тусгай эд эрэхт нь эд эсүүд ялгар нь хөгжих чадвартайгаар л бусад эсүүдээс ялгаатай байхгүй. Зөв. Тэгэхээр чинь та үйдлээсийн баг тэр чинь айгүй том лабораторийн асуудал бас яригдана. Мэдээж одоо энэ технологи хөгжөөд байна. За анхных нь болохоор маш том байгаа. Одоо сүүлийн нөгөө лабораториуд чинь технологи хөгжөөд авсаарх нь боломжийн болоод ирж байгаа. Мэдээж одоо тэр технологиг нь бид нар бас оруулаад ирсэн. Үйдлээсийг бид нар хоёр янзаар ерөнхийдөө авж байна. Захын судасны цуснаас авж байна. Ясны чүмгнээс авж байна. Аль алийг бид нар аваад хэрэгтэй одоо яг юунд хэрэглэх үү гэдгээс хамаарат алийг авах уу гэд тэгээд явж байгаа. За хоёулаа имплантны талаар буцаад ярихад бол таны бодлоор бол Монгол улсад имплант хийх шаардлагатай хэдэн мянган хүн байгаа гэж боддгоо. Нилээ дээрх үед бол 10 жилийн өмнө шиг санагдаж байна. Нэг солонгосуудын нэг судалгааг харж ирсэн. Манай Монголд хийсэн юм уу? За. Тэгэхэд бол ерөнхийдөө нэг 100 мянган ширхэг имплант хийх зах зээл байна гэсэн тийм судалгаа байсан. Та таалын хийсэн юм шүү. Би ч одоо яаж ихийлэгээл 5-1 юм. 5-1. Нэг талаар бол хүмүүсийн амны хөндий яриад ахын мэдлэг сайжирж байна. Одоо энийг бол гадны орнууд юу гэж ярих вэ?
dental IQ гэд яриад байдаг. Одоо хэрэглэгч, үйлчлүүлэгч өөрөө шүдний тухай мэдлэг нь их сайжирч байна. Тэр талаасаа бол шүд авалт одоо шүд цооролт харьцангуй багасч байна. Гэхдээ хараахан одоо өндөр түвшинд хүрээгүй хөдөө орон нутагт ялангуяа шүдний эмчилгээ үйлчилгээ ховор хүртээмж багтаагаас болоод одоо бүр захын алслагдмал сум ч юм уу шүдний эмчээс хол газрууд шүд ахуулах нь илүү амар гэсэн одоо юу яваад байна. Сонголтууд нь яваад байна. Тэр утгаараа бол энэ шүдгүүдэл гэдэг нь манад одоохондоо бол байсаар л байна. Таны харж байгаагаар шүдгүүдэл хэр удаан үргэлжлэх бол одоо нэг ойрын 20 жил ч гэдэм юм уу нэг тийм баримжаа байна уу? 20 жилийн дараа бараг л баг болондоо шүд авалтанд ч гэдэм үү. Тийм баримжаа байна уу тань? За зүгээр буруу ч хийж болно, зөв ч хийж болно. Гэхдээ ер нь таны л бодол те. Энэ бол яг хоёр янзын юмнаас хамааралтай. Нэгдүгээрт мэдээж хүмүүсийн шүдний эрүүл мэндийн тухай ойлголтоос хамаарна. Хоёрдугаарт одоо манай улсын төрийн бодлогоос маш их хамаарна. Амьдрал өөрөө баяна гэдэг шиг хүмүүс чинь мөнгөтэй хүмүүс бий, мөнгө багтаа хүмүүс бий. Мөнгө багтаа хүмүүс юунд мөнгөө зарцуулах уу гэвэл хамгийн хэрэгцээтэй зүйлстэй илүү их мөнгөө зарцуулна шүү дээ. Тэгэхээр ч одоо магадгүй тэр хүний хувьд шүд бол 2 дугаар 3 дугаар асуудал байвал шүдэнд оруулах хөрөнгө багасгаад байна гэсэн. Тэгэхээр гадны орнууд яагаад ийм амжилттай явсан бэ гэхээр эрүүл мэндийн даатгалтай холбоол явцсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн мөнгөтэй мөнггүйгээс хамаарат хүүхэд наснаасаа эхлээд ингээ эрүүл мэндийн даатгалаар шүдээ эрүүлжүүлээд явчихаар насанд хүрээд ирэх үед эрүүл сайхан шүдтэй байх тусмаа нөө шүдний гажиг үүсэх нь бага те. Тэгээ насанд хүрснийхээ дараа бол арай бага зардалтай эмчилгээгээр шийдэлж байгаа байхгүй. Амны үндигээ одоо нэг арай бага зардлаар эмчилгээ авчих боломжтой. Боломжтой тэр боломж нэгж байгаа л гэсэн. Манай басгүй эмнэлэг маань одоо нийт 20 жил үүсэн байгуулагдаад 20 жил болж байна те. 20 жилийн турш ингээд эмнэлэг ажиллаулаад явж хахад яг ямар асуудлууд гарчээ, амжилтууд ба асуудлууд нь юу вэ? Яг л бас л нөгөө бусад компанитай адилхан тэр компаниуд тохиолддог нэг зовлон бэрхшээл хүндрэлүүд бас л яг л тохиолдож байсан. Тэгээ энэ хүндрэл бэрхшээлүүдээс хамгийн хүндрэлтэй асуудал нь бол хүний нөөцийн асуудал. Тэгээ манайхан чинь нэг жоох юм сураад ирэхээр би чадна гэд яваад өгдөг. Иймэрхүү хандлагын нэг хэсэг байсан. Тэгэхээр одоо бол харьцангуй залуу болсооч минь харьцангуй доктортой ажиллаж байгаа. Одоо манай ажлын дундаж ажилласан жил гэвэл нэг 7-8 жил байна. Тэгээ дээдл нь 10-12 жил ажилласан эмч сувлагч нар байж байгаа ажилчнууд. Тэгээ бид нар аль болох одоо яагаад ийм урт хугацаанд ажиллаад байна гэхээр бид нар анхнаасаа нөгөө хүний ажилдаа авахтаа сонголтоо зөв хийсэн юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр бид нар компани болгонд гэсэн өөрийн нэг алсын хараа үзэл бодол гэдээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө бид нартай ойролцоо алсын хараатай үзэл бодолтой хүмүүс нэг дор нэгчгээр удаан хугацаанд хамт явж. Тэгэхгүй өөр хүн ороод ирэхээр төр зөөр ороод ингээд за энэ миний байх газар биш үнэ гэд угсаа гараа явчихж байгаа юм. Тэгэхээр тэр талаасаа зөв сонгосон учраас бид нар бас амжилттай явж гинэ гэж боддог. Хоёрдугаарт сонголт хийхдээ захирлууд ерөөсөө нөлөөлөхгүй. Хүний нөөц маань тусдаа ингээд яг энэ сонголтыг өөрсдийнхөө одоо мэрэгжлийнхээ дагуу сонголтоо хийж байгаа хүн. Манай хүний нөөцийн менежер. Тийм үү. Тэгэхээр ч нөө сайн ч муу юм чиг хүний нөөцийг нь ялгана гэсэн үг. Яг тэр хүний нөөц бол эхний шүүлтүүрүүдэд нь явуулж байна. Хүн талаас нь хүн талаасаа. За энэ IQ нь хэр байна те. За IQ эднэр л одоо хүмүүсийг ажилд авахаа болсон шүү дээ. IQ нь хэр байна. Энэ хүний хүсэж байгаа юм бидний хүсэж байгаа юмтай нэг зам дээр явж гин үү, параллел явж гин үү, явахаар байна уугүй байна уу? Тэр юмнуудыг л олж харна гэсэн. За тэгээ за энэ хүн ер нь бид нартай ер нь ойролцоо хүн байна шүү гэх юм бол одоо яг нэг мэрэгжлийн асуултууд, хариултууд дээр орж ирдэг. Тэгээд за мэрэгжилтэй бүр актер сайн байна уугүй байна уу гэдэг нь бол бас хоёрдугаар асуудал болчиход байна. Одоогоор. За ягаад тэгэхээр Монголд шүдний эмнэлгүүд, шүдний эмчийн сургуулиуд олон янз болсон харилцан адилгүй ур чадвар мэдлэгтэй хүүхдүүд төгсөж байгаа.
Бусад хувь одоо ингээд итүүг нь аач насыг ярьж байна тий та. Гадаад бас төгсөгч бас. Тэгэхээр сайн хүүхэд бол угаасаа андашгүй. Ингээд юмыг харахаар мэдлэгийг ингээд асуугаад үзэхээр мэдлэг цэгцэрсэн. Ингээд одоо юу гэдэг юм тетрс ингээд тоглохоор ингээд жиг гэд ингээд дүрснүүд нь ивэ болоод ингээд суугаад байдаг штэ. Хүний мэдлэг бол цэгцэрсэн мэдлэг бол яг л тийм байгаа байхгүй. Нөгөө цэгцрээгүй учраа олоогүй хүмүүс чинь ингээд дүрсэн буруу зөрүү буугаал ингээд дээш ингээд өргөдөл дүүрэл тоглоом дуусчдаг шүү дээ. Яг тиймэрхүү хүнтэй ингээд нэг 5 минут яриад дуусгаад тэр хүний мэдлэг нь цэгцэрч юу цэгцрээгүй. Яг тэрнээс бол бид нэр ерөнхийдөө тэр хүнийхээ баримжааг авчна. Хамгийн гол нь бид нар юу гэхээр энэ хүн манад байх ёстой хүн мөн үү биш үү гэдгийг л бид нар олж харахыг хичээдэг. Хэрвээ мөн байвал бид нар тэр хүн сайн байна уу муу байна уу тэрийг бид нар сургаад хөгжүүлээд аваа явчихна. Одоо нэг менторинг, коучинг систем байгаа учраас тэрийг ингээд сургаад аваа явчихна. Тэр гол нь энэ хүн манад байх ёстой хүн үгүй юу гэдгийг бид нар их ялгадаг. Энэ маань одоо эргээд хүний нөөц дээр тогтвортой удаан олон жил ажиллах хамт олоныг бий болгоход маш их төтгөх зөвж байна. За тэгээ дээрэс нэг имлгүүдэд нэг ажиглагтаад байгаа юм гэвэл нөгөө залуу эмчнэрээ ингээл явуулаа л гэдэг өөрсдөр нь явуулаа л гэдэг нөгөө эмчнээс чинь ингээл алдаан дээрээ суралцаал ингээд сайн амж болохын тулд их удаан хугацаа шаардж байна л та. Гэтэл бид нарт бол яг нэг талаараа хүнийг тэгж фейлдүүлээд байх сонирхол байна уу байхгүй нь. Хоёрдугаар эмнэлэгчээ өөрсдөө бас үйл ажиллагааны хувьд бүтээгдэхүүн одоо ашигтай байдлын хувьд бол сайн байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг ингээл ашиггүй ажилуулад байсан дээр эсвэл одоо менторлаад, коучлаад, богино хугацаанд тэр хүнийг алдаа багтаа зөв сайн амжилт эмч болгоо гаргах нь биднэрт ашигтай юу? Тэр талаасаа бодсон ч гэсэн бид нар хүмүүсээ бас сургаж байна. Тэгээ энэ мэн бас нэг ажиллах орчныг бас таатай болгох боломж олгож байна. Тэгээ бид нар ч одоо яаж шүү дээ одоо анаа эмч хэрэг манай эмнэлэгт ажиллаж байгаа төрсөн өдөр нь болох юм бол тэр өдрөө цалинтай амарна. Сард нэг 22 хоног ажилладаг байх юм бол 22 хоногийн нэг өдөрт нь оногдсон нэг цалин гэж байгаа шүү дээ тий. Тэрийгээ аваад нэг өдөр үнгүй амарна. За хэрвээ та манай эмнэлэг 5 жилээс дээш ажилласан бол 500 мянган төгрөгийн бэлэг аавна. За тэгээд хүүхдийн баяр шинэ жилээр бид нар чинь ажиллаж байгаа хүүхдүүдэд хүүхд болгоны тоогоор одоо 50 мянга болоо 100 мянган төгрөг бас юунд нь өгж байгаа. Хадгаламжинд нь заавал хадгаламж хийгээрэй гэдэг. Тэгэхээр нэг хүүхдүүдэд ингээл хадгалаад мөнгөний хадгалаад хахаар чинь сургуульд орох үед нэлээд их мөнгөтэй болцсон байна. Манай эмчнэр ажилчид бас их баярлалаа л яриг. Гэх мэтлэн их олон урамшуулт ажлуудыг бас хийж юм л та. Одоо тэгээд энийг чинь нөгөө нэг урамшуулт ажлын чиглэлийг нь хүний нөөцөөс гаргаж ийн нөө та сэтгэлээрээ өөрөө хүсээд хийж байгаа ажил аль нь вэ? Мэдээж одоо манай шийдвэрүүд чинь бол дандаа нөгөө хамтын шийдвэрүүд байгаа. Хамтын шийдвэрүүд гэхээр та чинь захирлна үү? Би бол одоо ийм байгаа шүү дээ. Нэг юм бид нар яг эвлэрэх хэрэгтэй. Юу гэхээр нэг хүний боломж, чадвар хязгаарлагдмал гэдгийг бид нар яг бодтойгоор одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аль ч эмнэлэг, аль ч бизнесийн байгууллага бол. Тэгэхээр манайхны гол алдаа бол би супер гэд бүх юм хутгалдаад ороод идэг байхгүй. Одоо захирлна. Гэхдээ зүгээр эмч ч гэсэн. Эмч ч гэсэн. За. Би бүх юм супер, би мундаг гэ бүх юмыг хийж чаддаг болоо бүх юм л хошуураад байгаа байхгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр хүн яг өөрөө өөртөө одоо тол руу харж байгаа ч гэдэг юм уу ганцаараа байхдаа ч гэдэг юм өөрөө өөртөө ярих ёстой байхгүй. Би яг нэрээ яг алийг чаддیں۔ Алийг чаддгүй. Чаддгүй юм чинь дотор хоёр янз байгаа шүү. Миний ур чадвараас хамаараад чадахгүй байна уу? Эсвэл миний одоо бие махбод одоо нүдний хараа ч юм уу гар хөлийн чичирдэг гар хөл одоо хөдөлгөөн мүү ч гэдэг юм уу те. Эннээс хамаараад чадахгүй ажиллана гэдэг нэг хоёр янз юм байна шүү дээ те. Тэгэхээр энэгүй өөртөө үнэлээд за би чадахгүй мөрөө ерөөсөө оролдохоо болиё. Чаддаг юм харин бусад хүнээс 100% илүү чаддаг бай гэдэг. Тимийг л өөртөө ингээд суулгачих юм бол тэр хүн тэрүүгээрээ ингээд бусдыг хошуучлаа, түүжилээд цаашаа явчихна. Тэгэхээр би өөр дээр яаж ийм нөхөр би захирал гээд бүх юмыг чадна гэд орооцолтоод яваад бол энэ имлэгч нураад өмчнө. Тэгэхээр миний үзэл баримтлал гэвэл би чадахгүй юмнаа бусдаас авъя. Чаддаг юмаа чаддагт нь зарцуулъя гэд.
Ингээд өхөр чинь одоо манай баг ингээд нэг бүрднээд одоо хүний нөөц байна, гадаад хурдталтай, гадаад харилцааны менежер байна, за гүйцэтгэх захирал байна, санхүүгийнхэн байна гэх мэтлэн. Эднэр маань өөр өөрсдийнхээ юмыг мэрэгжлийн төвшөнд ингээд хамтж урд. За энийг ийм учраас, ийм шалтгаанаар би энэ сонголтыг хийж ийнэхээр бид нар харин энэ дээр нь хөндлөнгийн байр сууриас яг эн чинь энэ талаас харахад энэ сонголт чинь буруу байна, энэ зөв байна. Ингээд явхаар бидний шүүлтүүрээс зөв шийдвэр гарч байгаа байхгүй. Тэгэхээр би бол эмнэлэг дээр юу хийж байгаа нөхөр medical director буюу зүгээр нэг эмчилгээ хэрэгэлсэн захирлаа хийж байгаа гэсэн. Оо, тэгэхээр чи таны дээр бас нэлээд олон захирлууд байна. Миний дээр нэг захирлаа, гүйцэтгэх захирлаа, хамгийн том захирлаа. Тэр маань юу гэж нөхөр ерөнхийдөө нэг overall нэг эмнэлгийг гаднаас нэг бүхлээр нь хараад одоо энэ талд нэг юм доголдох гэдэг юм шүү. Энэ дээр хүн хүчээ ажилуулаараа энд урдсан сэргийлэх юм хэрэгтэй байна. Тим хэрэгтэй байна. Энэ жилийн одоо манай эмнэлгийн бодлого нэг иймэрхүү байх хэрэгтэй байна. Бүгдээрээ ингэж ажиллах хэрэгтэй байна. Тэгээд нөгөө багууд ч хамт орж ирээд ингээд тэрэндээ уялдаад ажиллаад явдаг гэсэн. Тэгэхгүй би өөрөө ингээд супер болно гэдэг. Одоо ихэнх эмнэлгүүдийн яагаад хөгжиж чадахгүйгаа алдаач бас яг тэрнтэй бас нэлийн холбоотой. Хүн чинь ингээд амжилтанд хүрээд яваад ирэхээр хүн болгонд эго гэж нэг юм байгаа шүү дээ. Тийм. Тэгээд эго нөсөөд би чадна, би бүгдийг мэддэг чаддаг болоод ирэхээр бусдын үгийг сонсгоо болно, бусдын хичээл зүтгэлийг үнэлэхэ болно, тэгээ бусдыг анхаарахаа болно. Ингээд ирэхээр нэг хөгжил нь тэртээ тэргүй ингээд удааширчдаг. Тэгээд нэг цаашаа хөгжихгүй байх магадлал нөсөөд байна гэсэн үг. Тэгэхээр хүн аль болох эгогоо дараад бусдаас тусламж авах хэрэгтэй. Аутсорсинг гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгэл ингээл явах хэрэгтэй. Гэх мэтчлэн ингээд олон зүйл эмнэлгийг амжилттай явуулах, дээрэс нь олон зүйл саад бэрхшээл байгаа. Энэ саад бэрхшээлийг олон хүний хүчээр, олон арга замаар л давна гэхээс ганц хүний шийдвэр бол тэгээд нэг удаадаа л үр дүнтэй гал намжих маягтай. Ирээдүйд гал гарахаас яаж сэргийлэх вэ? Үер болохоос өмнө бид нэр шуудагаа барих хэвээр, далангаа барих хэвээр, тэр юмыг яах вэ гэх мэтлэн олон асуудлууд хамтын хөдөлмөр, хамтын шийдвэрээр, хамтын төлөвлөгөөр л давна. Одоо ямар ч уучлаарай намч би ганц юм давтаад эхэлж. Тэгээ та тэр анх асууж энэ эмнэлэг байгуулахад хамгийн хэцүү юм юу байсан бэ гэд. Ингээд явж байхад эмнэлэгчээ эхлээд нэг хувь хүн байгуулж байгаа. За нэг хүн байгуулад одоо үүсгэн байгуулад ингээд явж байгаа. Тодорхой үе хүртэл одоо би гэж явж байгаа. За би тэгнэ би за би ингэж. Тэгээд хэрвээ тэр хүн бигээсээ аль хурдан салаад бид рүү орох юм бол тэндээс эхлээд нөгөө нэг байгууллагын хөгжил чинь хурдан алтаа бахтай явж эхэлж. Энийг манай амраагш бид нэр оюутан байхад л хэлдэг байсан. Амаа сайхан багш маа. Би гэсээр хагаад нөгөө зам жим болоод бид гэсээр хагаад нөгөө жим нь бүр том юм өргөн зам болдог шиг гэдэг шиг ингээд нэг шүлгээр бас тангадын галсангүй шүлгэлүү хэний шүлгэлээ бид нарт бас хэлж өгөөл яриад гэхдээ оюутан байхдаа бид нарт тэрийг чинь нэг оошоогдгүй анхаардгүй энэ одоо яагаад ийм яриад байгаа юм болоо гэсэн. Одоо ингээ эргээ харахаар яг л нөгөө бидний одоо насандаа ойлгож байгаа багш бид нарт аль эрт хэлээд исэн байгаа байхгүй. Тийм үнэн. Одоо ямар ч нөө сургалтыг авахаар танаас алсын хараагаа тодорхойл, компани алсын хараагаа тодорхойл гэж айгүйх тэгдэж штэ тий. Тэг яг над дээр тулгардаг асуудал нь юу гэхээр ингээд эмнэлгийн алсын хараа гингүүт чинь эмчилгээ үйлчилгээ чанартай зөв байх хэвээр гэд ингээд нэг юм иймэрхүү нөө тэтгэлгийн ажлуудаа ингээд бодоод байдаг. Хүмүүдээ алсын хараа гингүүт нь яг ингээд жоохон гацчих гадаг байхгүй. Яг биднээсээ алсын хараа гэхээр чинь одоо 7 давхар байшин болох нь алсын хараа юм уу? Одоо 30 40 300 ажилтнанд аюу хүнтэй болох нь алсын хараа юм уу? Одоо танаа алсын хараа яг юун дээр орж чинь бас хөө имплант клиник. Манай эмнэлгийн алсын хараа бол эрүүл урт удаан настай имплант шүд инээмсэглэлийг бэлгэлнэ. Эрүүл урт удаан настай инээмсэглэлийг бэлгэлэх гэдэг нь бидний алсын хараа байхгүй. Эн чинь хэдэн зуун жил явсан ч гэсэн бидний алсын харааг өөрчлөгдөхгүй. Яг энэ одоо жишээ нь танд бол бид нар урт удаан эрүүл
нэмсгэлийг бэлгэлнэ л гэсэн үг. Аа. Тэр 300 ажилтнтай болох 7 давхар байшинтай болох нь тэр нь бол мишн буюу ойрын зорилт гэсэн үг шин. Эсрэгээр. Нөгөөх нь болохоор алсыг харж байгаа. Бид нар ер нь ямар юуны төлөө ажил хийж байгаа, юуны төлөө энд байгаа юм бэ гэсэн утгатай. Одоо жишээ нь доктор авцулжих бол замдаа жаргалтай гэж байна шүү дээ. Тэгэхээр машин дотроо жаргалтай явахад юу хэрэгтэй тэр бүгдийг л бид нар хийж өгнө гэсэн жишээтэй байгаа зү тийм. Тийм шүү дээ. Unitel чинь төрүүлж алах нь лөө тийм. Бид нар бол бидний зорилго нь бол та нарт төрүүлж технологиг мэдрүүлэн технологийн боломжийг олгоно, давуу талыг олгоно гэх жишээтэй тийм. Тэгэхээр одоо ингээд нэг имплантны одоо та тавиланг ямар имплант байгаасаа гэж боддгоо. Тэнгүүтээ тэр маань хэр удаа байх. За мэдээж их насан туршдаа ш нөх хүн маань хүүхдлэл тэр импланттай байх хэрэгтэй. Гэхдээ ер нь имплантны яг тавилан юугаар нь сайн муу окей дундаж гэж та ангилах боломжтой бай. За имплантыг суулгаад одоо жил болгоно нэг зураг авч ийн. Эрдэнэтийн зураг шалгаад. Ингэхээр жилд ясанд өөрчлөлт гарч байгаа өөрчлөлт нь 0.1 мм-ээс илүүгүй байвал тэр имплантыг одоо хэвэн байна гэсэн үг гэж үздэг. 0.1 жилдээ 0.1. Тэгэхээр 10 жил болох юм бол 1 мм ясанд өөрчлөлт гарна гэсэн. Ийм байх юм бол нормальны хэвэн байна гэсэн. Тэгэхээр энэс богино хугацаанд л шимэгдэл үүсээ тэгвэл ямар нэгэн буруу байна гэсэн. Тэгэхээр юу буруу байх вэ гэвэл нэгдүгээрт одоо амны хүндээ эрүүл ахуйг буруу байж бол муу байж болно тий. Шүдэд дутуу угаадаг, шүднийхээ завсрыг угааж чадахгүй байж болно. Хоёрдугаарт нөгөө шүдний эмчийн одоо товлолт үзлэгтээ орж одоо цэвэрлүүлж ийнэг уу юу. Бид нар өөрсдөө шүдний эмчч гэсэн хичнээн сайн угаадаг ч гэсэн 6 сарын дараа өөрсдөө ингэ шүдээ цэвэрлүүлэхээр бас л чулуу өнгөр үүссэн байдаг шүү дээ. Тэгэхээр хүссэн үсээгүй бид нэр заавал импланттай 6 сард нэг цэвэрлүүлж явах хэрэгтэй. За энэ бол одоо үйлчлүүлэгчээс хамаарж байгаа хэсэг гэсэн. Амны хүндээ эрүүл ахуй, товлолт одоо үзлэгтэй хамрагч чинь үгүй юу. За 3 дугаар нөгөө эмчийн талаас гэвэл за хазалтын буруу тооцсон. Одоо хийцлэл нь буруу, шүдлбэрийн хийцлэл нь буруу. 3 дугаарт анханасаа суулгахдаа имплантныхаа одоо тэнхлэг одоо градус эднэрийн буруу суулгасан, буруу байрлалд суулгасан гэх мэт одоо эмчтэй холбоотой асуудлууд байна. Хамгийн сүүлд мэдээж нэг материалын чанар. Гэхдээ миний бодлоор бол материалын чанар одоо сүүлийн 10 жил бол бүх компаниуд чанартай сайн имплант хийдэг болцсон. Харьцангуйгаар. Тэгэхээр бид нар имплантны гадаргуу, имплантны чанарт гэхээсээ илүү эмчийнхээ ур чадвар, зөв тооцоолол, зөв төлөвлөгөө нь илүү чухал гэж би бодож байна. Одоо ингээд энэ олон имплант хийсний дараа танд аль брендийн имплант сайн байна да гэж бодогдсон юм байна уу? Би маш олон имплантыг хэрэгжиж үзсэн. Ихэнх нь солонгос имплантууд. Тоогоор илэрхийлбэл за нэг 10 бараг гарсан баха. Аха. Тэг 10 янзын. За ингээ хийгээд ирэхээр гадаад хийсэн имплантууд ч байна. Гэхдээ яг энэ өөрийнхөө хийснийг бол би бол мэдж байгаа шүү дээ. Одоо би энийг энэ дээр ингээд алдсан байна. Тэр учраас энэ имплантны насжилт нь жоохон богино байгаад байгаа юм байна да. Би энэ дээр ямар компенсашн хийх үү? Яаж энийг засах уу гэдэг юм уу? Ингээ байнга бодол явж байгаа. Гадаадд өөр улсад хийлгсэн Америк юу гэдэг те өөр улсад хийлгсэн импланттай хүмүүсийг ирээд шалгаж байхад нөгөө имплантных нь насжилтыг би бас анзаарч лээ л дээ. Сайн байгаануудыг ингээд анзаархаар үнэхээр одоо зөв төлөвлөсөн, зөв суулгасан байгаа байхгүй. Асуудалтайнууд нь ингээ харахаар бас л нөгөө нэг бидний яриад байгаа төлөвлөлт, буруу байрлал, буруу өнцгтэй ингээ суудсан харагдаад. Тэгэхээр энэ ур чадвараасаа илүү хамаард юм болов. 2010-аас 2010-аас өмнөх онуудад бол имплантны компаниудын брэндүүдийн нөлөө их байсан. Одоо гадаргуугийн имплант ч өөрөө нэг гадаргуу байгаа шүү дээ. Тэр гадаргуунд ястаа яаж бэхлэгдэх үү гэдгээс гадна хэрвээ нэг халдвар орлоо бол тэр халдвар цаашаа хэр хурдан тарах уу тарахгүй юу гэд гэх мэтний гадаргуутай нь холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр тэр гадаргуугийн боловсруулалт нь
2010-аас өмнөх жилүүдэд бол компаниуд харьцангуй өөр байсан. Одоо бол ер нь бол бүгд ер нь харьцангуй сайжраад ойролцоо төвшөнд хүрээд ирсэн. Гадаргуугийн боловсруулалтууд. Тэгэхээр бид нар юуг анхаарах вэ гэхээр ер нь эмч хүний хувь хүний л үр чадвар дээр л илүү их анхаарах нь зөв болов уу гэж бодож байгаа. Тэгээд бусд хүмүүсийн хийснийг харсан ч гэсэн ер нь тэр талаасаа илүү харж байгаа. За нэг 10, 15, 20 жил болсон солонгос имплантууд манад орж ирдэг. Тэгээ сайн хэвээрээ байж байгаа. Тэгэхээр тэрийг яг заавал имплант брэнд гэхээсээ илүү ямар эмч ур чадвартай эмч суулгасан байна. Хэр төлөвлөж суулгасан байна гэдгээс их хамаардаг юм байна гэж бодсон. Тэгэнгүүт имплантыг бас нэг мэс засал ба сог хоёр нийлж байгаа тийм те. Насжилт шалтгааллах юм байдгүй сог талаасаа. Яг одоо хүртэл бол имплантыг мэс заслын эмч хийх ёстой юу? Сог заслын эмч хийх ёстой юу? Шүдний тулгуур эдийн эмч хийх ёстой юу гэдэг. Одоо булаацлах ч гэдэг юм уу, маргалдах ч гэдэг юм уу зүйлсүүд их байдаг. Гэхдээ мэдээж одоо хоншорын хөндийн өргөх, тэг хоншорын хөндийн салстыг өргөж яваад хоншорын хөндийд яс нөхөөд имплант суулгах. За магадгүй яг хоншорын хөндийг өргөх үед нь хоншорын хөндийд өрөвсөл идэ байвал яах вэ гэдэг юм уу те. Эсвэл ирүүний ясан дээр маш их хэмжээний хатангаршил байлаа. Тэгэхээр ирүүний мэдрэлийг одоо шилжүүлж агаад имплантыг суулгах уу, эсвэл одоо 3D байдлаар яс нөхөх үү гэхээр энэ дээр одоо яг согог заслжимж хийх үү хийхгүй юу гэдэг асуудал байгаа учраас мэс заслын эмч нарын нэг бас бид нар хийх ёстоймаа гэж яриад байгаа. Нөгөө талаасаа гэхээр за имплантаа суулгачаад дараа нь шүтлбрээ хийх гээд одоо бүрээсээ хийх гээд ирэнгүүт имплантынхаа байрлалаас болоод нөгөө бүрээс нь гоо сайхны шаардлага хангахааргүй бүтээгдэхүүн гарчих гээд байдаг. Эсвэл одоо үйлзэн функцийн хувьд бол болохооргүй бүрээс болчих гээд байдаг. Тэгэхээр иймэрхүү шалтгаанаас болоод нөгөө сог заслын эмч нар маань үгүй энэ чинь сог заслын эмч нар төлөвлөөд сог заслын эмч нар хийх ёстой байна. Яагаад гэхээр шүдтэй болохын тулд хийж байгаа учраас. 3 дугаар болохоор тулгуур эдийн буюу периодонтын эмч нар юу гэхээр үгүй энэ чи одоо төвшин яс бөөл гэдэг чинь тулгуур эдийн эрхтнүүд ээ. Энэ дотор хийж байгаа учраас бид нар хийнэ. 2 дугаарт имплант одоо бүрээс хоёрын хооронд одоо имплантн дээр бас нэг холбоос үүсээд байгаа шүү дээ. Тулгуур эдийн холбоос. Тийм учраас бид нар одоо тулгуур эдийн эмч нар хийх ёстой гэдэг иймэрхүү юмнууд байдаг байна. Тэгэхээр алиндаа хамаарах нь чухал биш баг. Тэг гол нь одоо яавал үр дүнтэй сайн эмчилгээ болох вэ гэдэг нь гол байх гэж би боддог л доо. Тэгэхээр мэдээж одоо хоншорын хөндийд их хэмжээний өрөвсөлттэй ясан шимэгдсэн юм дээр яг сог заслын эмч ороод имплант хийнэ гэвэл яг хийж чадах болов уу гэд өөрөөсөө асуувал бас л эргэлзээтэй хариултгаар нь те. Тэрийг олон удаа хийж алдаан дээрээ суралцсан сог заслын эмч бол хийж чадна. Түүнээс бол бүх сог заслын эмчнэрүүд тэгж хийж чадахгүй. Тэгэхээр бид нэр өөрөө өөрсдөөсөө бас их асуух хэрэгтэй байна. Та surgical guide хэрэгжилж байна уу? За бид нар нэг хэсэг хэрэгэлсэн. Тэгсэн чинь ямар асуудлууд тулгарв? За surgical guide нь хамгийн гол анх гарсан зорилго нь болохоор нөгөө beginner буюу анх суралцж байгаа хүмүүст зориулж одоо алдаа мадаггүй зөв байрлал зөв өрөмтгтэн зориулж гарсан систем. Хоёрдугаарт том кейсүүд дээр одоо full case гэдэг юм том кейсүүд дээр имплантуудыг аль байрлалд ямар градусаар суулгахад хэрэгтэй вэ гэдэг дээр үндэслэж ийм шаардлагууд гарсан. Яг манай эмнэлгийн нөхцөлд болохоор бид нарт маш цаг болгонд л одоо үйлчлүүлэгч байдаг болохоор тэр surgical guide-ыг хэрэглээд хүмүүсийг олон дахин явуулаад ах юм одоо шалтгаан бол байхгүй болчиход бид нар ойрын үед хэрэглэхгүй байгаа. За яагаад гэхээр surgical guide эхлээд хүнээ авчирна. Хүн ирэнгүүд нөгөө нэг бол уламжлалт маягаар аналог маягаар хэв аваад модель цутгаад тэн дээрээ surgical guide хийж болно. Эсвэл одоо CBCT дээр компьютер томограф аваад амны хөндийг нь сканердаад модельлсаар буюу дижитал орчинд surgical guide хийгээд ингээд нэг эрэлт нэмэгдчихэд байгаа байхгүй яаж ч байсан. Тэгэхээр бидний хувьд болохоор тэгж одоо яг зөвөр энэ бол миний нэг туршлага дээр үндэслээд байгаа учраас
бид нар surgical guide хэрэглэхгүйгээр хийж ин л та. Тэгтээ одоогийн төвшин технологи маань surgical guide-ыг хөгжүүлж байгаа технологи маань төгс төгөлдөр болоогүй байгаа. 100% surgical guide найдаж болохгүй. Маш их алдаанууд гардаг. Тэгээд тэрнээс болж үүссэн алдаанууд энэ YouTube-ээр дүүрэн байгаа. Тэгэхээр хүн юмыг наанта цаантаа ингэж яг ойлгож хийх хэрэгтэй. Surgical guide хэрэглэхээр эмч өөрөө бодохоо болчтой юм шүү. Одоо ингээ хаан суулгах вэ гэдэг бас нэг бодол байгаа штэ эмчэд. Тэр бодол бол одоо яг surgical guidance хийж байгаа хүндээ ингээ орчиж байгаа байхгүй юу? Яг сог талаас ингээ харах юм бол хамтарсан ажил мөн. Тэгтээ яс талаасаа илүү орхитод байгаа юм болов уу гэж би харсан. Та юу гэж бодож байна? Яс талаас бол хамгийн их харж байгаа surgical guide дээр. Surgical guide-ыг ерөнхийдөө яг ямар концепцээр хийдэг вэ гэхлээр эхлээд дижитал орчинд crown буюу бүрээсээ шүтлбэрээ хийчихэж байгаа. Тэгээд тэрнээсээ улбаалаад имплантны байрлал яг хаана байна гэдгээ ингээд тооцсон. Тэгэнгүүтээ тэр имплант нөгөө ясыгаа бас density буюу хатуу зөөлөн байна гэдгийг үздэг софтверүүд байгаа л та. За энэ хэр хатуу яс вэ, хэр зөөлөн яс вэ гэдгээс хамаарат хэдэн удаагийн өрмөөр өрөмдөх вэ гэдэг drilling sequence-ээ бас тооцсон. Одоо under drilling хийх үү, full drilling хийх үү гэх мэт. Тэгэнгүүтээ ясныхаа онцлогоос хамаарат дахиад импланта хэр гүн оруулах уу, өнгөц оруулах уу гэдгээ шийдчихнэ. За. Имплант одоо ясан жоох ингээ шимэгдсэн байна. Тэгээ бид нар хэрвээ энийг одоо нэг 2 мм гүн суулгачих юм бол яс нөхөөргүй байна гэх юм бол бид нар тэрүүгээрээ л тэгэл тооцоол ингээл явчихна гэсэн. Хоёрдугаар surgical guide хийхээр заавал яс нөхөхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Яс нөхч болно. Зүслэг хийж болно. Тэгэхээр миний бодлоор бол хамгийн тохиромжтой хин хэрэглэхэд тохиромжтой гэхээр анх нөгөө имплант хийж суралцж байгаа нөгөө дотроо дондоо айдастай байгаа эмчнэр байгаа шүү дээ. Тэр эмчнэр маань эхэндээ ингэж хийж өрөмдөж үзээд энэ яс нь ийм байт юм байна гэж суралцахад хэрэгтэй бол. Хоёрдугаар анх сурж байгаа эмчнэр нь стоппертой дэрийлэлүүд хэрэглүүл аюул бах та. Яс руугаа ингэ цаашаа нэвт орчихгүй. Та тэгтээ стоппер үүдрэлээр анх хэрэгжсэн гэсэн үг үү? Тэ нөгөө миний анх хэрэгжилжсэн имплант UFit гэдэг имплант байсан стоппер байхгүй. Гэтэ яг тэгээд сурна шүү дээ хүн чинь яг мэдрэмжээрээ бас явж шүү дээ. Бид нар анх нөгөө механик машин барьж сурдаг шиг тэгэл бас л яг л бүгдийн оногдсон юмараа л хийгээл сурчиж байгаа гэсэн. За. Одоо ингээд 20 жил шүдний имлэг ажиллаулаад олон хүнтэй ингээ хамтарч ажиллаад тэгэнгүүтээ танд шүдний имлэг ажиллуулахад хэцүү байна уу? Гоё нөө. Дараагийн өв залгамжлагч юм бэ. Яг дуртай юм хийж байгаа учраас нөгөө яг мис заслаа хийх, ажиллаа хийх бол дуртай, гоё. Зүгээр зарим нэг асуудлаас болоод нэг шантрах үе би тэр мэн одоо биднээс хамаарахгүйс нөхцөл байдлаас ч юм уу те. Гэхдээ энэ бол нэг талаас дуртай ажил, нөгөө талаасаа бас хариуцлага бас байгаа. Манайх ч одоо 50 хэдэн ажилтнтай 17-8-тэй. Тэгэхээр тэр хүмүүс маань бас ажлын байр нь баталгаатай байх хэвээр. Цалин хангамж нь хөрөлцөхүйц хэмжээний байх хэвээр. Тэгээд нөгөө бид нар тэр хүмүүсийг чинь хоосон суулгачаад бас цалин өгөөд иж чадахгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг ажилд орлоготой байхын тулд бид нар бас тэднийг ажилд орлоготой байхад ажиллах хэрэгтэй. Гэх мэт нэг хариуцлагууд байгаа. Тэр талаас аль талтай тийм. Тэгээд одоо манай нэг сайн бизнесмен ах маань тэгж ярьсан. Чамд энэ бизнесээс гарах одоо exit хийх төлөвлөгөө байгаа юу гэж надаас асуусан. За. Байхгүй гэсэн. Тэгвэл чи бизнесмен биш юм чи ажлынхаа машин мотор нь болцсон явж байна. Сайн бизнесмен бол энэ бизнесээс гарах exit хийх одоо төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгэл тэр төлөвлөгөө тэр цагаа ирэхээр тэр бизнесээс exit хийж гараад тэгээд амрах юм уу өөр дараагийн зөвлөлтөд өөрийгөө зарцуулах. Энийг бол бизнесмен гинэ гэж тайлбарлаж хэлээ. Танд тэгээд тэр үгний дараа exit хийх бодол төрж ирсэн үү? Яг нэг 55 дата exit
эхнэр тэр бас нэг төлөвлөж үзсэн. Насаараа зүгээр насаараа баримжаалаад насаараа баримжаалаад. Тэг чинь би 45 татаа сонсч ирсэн юм л та. Одоо 48 хүрж байна. Тэгээд нэг 10 жилийн дараа exit хийгээд яриад ингэсэн. Манай хамт олон бас залуу байна, хүүхдүүд бас залуу байна, баг болчор байна. Тийм учраас арай болоогүй юм байна. Exit хийх төлөвлөгөөгөө нэг 50 нас хүрж иж гаргах нь дээр юм байна гэдэг тийм бодолтой болоод байсан. Ер нь тэгээд бодоод байхад хэрвээ бид нар exit хийх төлөвлөгөөгөө гаргачих юм бол бидний одоо үлдчихэж байгаа ажил хийх хугацаа маань одоо бодлоготой, төлөвлөлттэй, зорилготой үр ашигтай болчих юм шиг л. Тэгэхгүй одоо нэг хизээж дуусах нь мэдэхгүй нэг цэрэгт явж байгаа юм шиг ингээд ажиллаад хахаар зарим хүн бас нэг ажлаас хашрах нэг хам шинж туслаа барьлаа гэдэг нэг тиймэрхүү сонсогдоод идэг шүү дээ. Тэр тийм төлөвлөгөөтэй болчих хүнд ерөөсөө тийм бас байхгүй болчих юм шиг санагдсан. Тийм. Тэгэхээр тэр хугацаанд бид нэр одоо хамт олноо бэлдэх хэвээр, хойч үе бэлдэх хэвээр. Тэр хүүхдүүдийн хувьд бол өв залгамжлах эсэх үгүй гэдэг бол тэр хүүхдүүдийн сонголт учраас бид хоёр шууд пуш хийж одоо ингэж энийг авч явах хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж бас болохгүй. Магадгүй хүүхдүүдийн сонирхол өөр байгаад өөр юм хүсээд бол энийг бид нэр өөр аргаар удирдна гэд дахиад нэг нөөц хөвлөрөө бодож явах хэрэгтэй тийм. Зөв. Одоо биднес ч баа хахад ч юм бол тэгэл имч бол гэл тушаалаар л барыг имч болцсон шүү дээ. Одоо миний хувьд бол тий. Тэгэхээр одоогийн хүүхдүүдийг бол тэгэх боломжгүй. Тий, одоогийн хүүхдүүд бол яг өөрийнхөө сонголтоор л ерөнхийдөө явдаг болцсон л шин. Тий. Тэгээ манай том хүү чинь өнгөрт ангаахын хилний бэлтгэлд яваад тэг эмч болох гээд тэгсэн чинь тэгээд 1 жил сурчаад дараа нь яг ангаахынхаа сургуульд орох гэсэн чинь орохгүй гэд. Тэгээ яасан гэсэн чинь таны сонголт байна, миний сонголт биш байна гэх. Тэгэхээр ер нь жоох хүүхдүүд залуу үе бидэнд пуш хийж одоо өөрсдийнхээ хүсэл сонирхлоор явуулж болохгүй юм байна. Тэр өөрсдийн гэсэн ирээдүйтэй, өөрсдийн гэсэн хүсэл зорилготой юм байна. Тэрийг нь хүнддэх хэрэгтэй. Магадгүй аз олж одоо аав ээжийнхээ хүсэл сонирхолтой зүйлтэй нэгдчих юм бол бид нар азтай нэгдэж чадахгүй л тэр хүүхдүүд өөрсдөхөөрөө явна л гэсэн тиймэрхүү л байр суурьтай байгаа шин. Тэгээ хэрэг хүүхдүүд болохгүй бол басгүй имплант клиникийг хийн нээлттэй хувьцаал компани болгож үлдээх үү? Яах вэ? Яг бизнесийг цаашаа аваад явах олон янзын арга байна л та. Тэгээд энэ дотор ажиллаж байгаа хүмүүс маань удирдаад аваад явж болно. Янз бүрийн гаргалах вэ. Тэгэхээр энэ бол одоо бидний санаа зовох асуудал биш гэж би бодож байна. Тийм. Олон янзын арга байгаа. Би яс заримдаа яг ингэж боддог байхгүй. Одоо ингээл манай чинь протеин ч тий. Тэнгүүд чинь манай хүүхдүүд чинь хамгийн том нь 8 таа байхгүй. Хамгийн бага нь 5-та 4-тэй байхгүй. Тэгэл тэр хэд чинь том болохыг хүлээх гэсэн би чинь 20 жил дахиад ингээл машин яаж явна л гэж бүр надад бол яг тийг санагддаг болохоор нь асуугаад байгаа шүү. Тэнгүүдээ бас ингээ нөө exit хийгээ гараа авчихаар яг биднес байхгүй болвол тэгэл уучлаарай штэ ер нь бол. Тэгэхээр биднес нэг систем бий болох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр exit хийх төлөвлөгөө гаргах юм бол бүх вариантуудаа бодно штэ. За энэ үед хүүхд хэдэн настай байх вэ? Эмч болцсон байх вэ? Болоогүй бол яах вэ? Болохгүй гэвэл яах вэ? За хинж болохгүй гэвэл яах вэ? Тэгвэл би ямар вариантыг сонгох вэ гэдэг. Exit гэдэг чинь тэр төлөвлөгөөнүүд байхгүй. Тий. Тэгэхээр харин тий. Зөв. Манай басгүй эмч маань өөрийнх нь яг хүч чадлаараа, өөрийнх нь мэрэгчлэрээ амжилтанд хүрээд тэгээд бас их гоё машин ундаг. Ямар машин ундаг вүлээ? Би ч одоо зүгээр машины сонирхолтой гэж би таныг бас ойлгосон зүг үү? Бидний ажлын нэг онцлог байна. Одоо гэр орондоо сайхан муухай ур амьсгалтай яг ажил дээр ямар сайхан муухай ур амьсгалтай хүнтэй муудалцаагүйгээс үл хамааран бид нар ажиллаа хийх үедээ ингээд амны хөндөж нэг жижигхэн орчин байгаа шүү дээ. Хязгаарлагдмал орчин. Энэ орчин дотор ажиллахдаа бид нар сэтгэл хөдлөлөө дандаа барьж ажилладаг байхгүй. Сэтгэл хөдлөлөө илэрхийлээд ингэх юм бол бид нар дандаа хурц багжтай ажилладаг учраас хүний амны хөндөд маш том судсуудтай байгаа. Тэр судсуудыг гэмтээч, амны хөндийн сасдыг гэмтээчих юм бол цус алдах эрсдэл, одоо хүнээ гэмтэх эрсдэл
өндөр байдаг учраас бид нар дандаа сэтгэл хөдлөлөө дарж ажилтдаг тийм ажлын онцлогтой. Тэгэхээр хүн болохоор мэдээж одоо байнга өдрийн 8 цагийн сэтгэл хөдлөлөө дарчин шөнө 8 цаг өмтөн ингээд 24 цагийн 16 цаг нь явчлаа. Үлдсэн 8 цагт нь бас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бас гаргаж сурах хэрэгтэй, гаргах хэрэгтэй хүн юм чинь. Тэгэхээр миний хувьд бол бас нэг тийм адреналин ялгаруулах одоо тийм одоо спортоор хичээллэх дуртай байсан л та. Жишээ нь одоо би 10 жилийн өмнө хүртэл би дандаа энэ цанаар болгодог гэсэн. Sky Resort-ын өндөр замаас дандаа болгодог байсан. За тэгж явж байгаад нөгөө ажлын маань хамт олонны шаардлагаар за та бол одоо өстой high risk юмар оролдож байна. Гараа гимтээчүүл энэ ажил зогсноо. Болохгүй гэдэг шаардлагын дагуу тэр спортыг орхиод. Тэгээ ерөнхийдөө яавал өөр бас адреналиныг ялгаруулж болохгүй арай эрсдэл багтаа. Тэгээ нэг спорт машинууд жоох сонирхож эхэлчихсэн. За тэгээд Porsche 911-тэй байлаа. Тэгээ Cayenne-тэй байлаа. Тэгээ сүүлдээ одоо нас яваад ирсэн чинь энгийн амьдралын хэв маяг руу шилжиж. Тэгэл одоохондоо Ford Timberline гэдэг Expedition Timberline гэдэг оффроуд зориулалтад тийм Америк машин унж байгаа. Тийм. Гэхдээ би ажлынхаа залуучуудыг дандаа тийм спорт машин эсвэл мотоцикл авахыг тиймэрхүү спортын яриа ярихыг би дандаа encourage болгож идэг. Хөхөөлөн дэмжиж идэг тэднэр. Яагаад тэгэхээр тэднэрт бас яг намайг залуу үед байсан шиг тийм хэрэгцээ шаардлагууд одоо яг байгаа байхгүй. Тэгэхээр тэд хүмүүс тэр хэрэгцээ шаардлагыг дагуу тэр сэтгэл хөдлөлөө гаргах, тайвшрах, тэр хоббирх зүйл байх хэрэгтэй. Хүн юу н хоббитай байх хэрэгтэй тийм. Тэр нь хоббитай байх хэрэгтэй. Сая би нэг гулгаж үзлээ бас мартагдаагүй байлаа, гоё байлаа. Гэхдээ л манай залуучууд сая надгүйгээр нэг гулгасан, нэг нь унаал ясаа цуулцсан гээл тийм сонс. Тэгэхээр эрсдэлтэй спортоос манай мэргэжилж явах хол байх хэрэгтэй юм. Шууд ингээ асуухаар жоохон хэцүү юм. Гэхдээ ер нь бол та өөрийгөө хэр баян хүн гэж боддөг вэ? Одоо гэтээ сэтгэлээрээ мэтгэлээрээ гэж ярихгүйгээр яг биднес мөнгөн дүнг ярьж байгаа, яг кэшиг ярьж байгаа шүү. Мэдээж одоо баян хүмүүстэй харьцвал би баян биш. Аха. Мөнгө хүмүүстэй. Та баян хүнтэй гэж харьцаа. Илон Масктай харьцуулж байгаа юм шүү дээ. Гүү. Миний эргэн тойрон мөнгөтэй баян тийм хүмүүс их байна. Би баян хүмүүсийг их хөндлөж хайрладаг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чинь нэгдүгээрт маш их баялагийг бүтээж иж өөртөө баялагтай болсон. Баялагийг бүтээхэд хүн ганцаараа ерөөсөө баялагийг бүтээдэг. Дандаа хүмүүсийг ажлын байртаа орлоготой болж иж өөртөө баян болж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс дандаа тийм хөдөлмөрч алдаа оноон дээр одоо суралцсан тийм туршлагатай хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр манай нийгэм болохоор хүн болгоно ингээд хувь хувьдаа бол баян болохыг хүсэж амьдраад байдаг. Тэгэхдээ нэг нийгмийн сэтгэл зүйн болохоор баян гэхээр нэг тийм дургуутсан, игдүүдсэн, нэг жоохон жиргсэн тиймэрхүү юм гараад байдаг. Тэр магадгүй нэг урд үеийн л дэсл өгшөлтал тийм бодлууд байх гэж боддог. Тэгээ одоо ингээ харахаар Монголын ихэнх хөгжлийг, баялагийг энэ баян хүмүүс чинь л бүтээж шүү дээ. Тэгээ тэр утгаараа бол би баян хүмүүсийг бас хөндлөж явдаг. Зүгээр миний хувьд бол би үр хүүхдтэй баян уу гэвэл баян, гэр бүлтэй тэрүүгээрээ баян, тодорхой хэмжээний мөнгө зоос цуглуулсныг бол цуглуулсан тэрүүгээрээ надтай би өөртөө бол баян, хэрэгцээгээ хангаад явчихна. Туртаа машин аавна гэвэл аваад унчна. Ийш тийш явна гэвэл явах газар руугаа явчихна. Тийм. Гэтэ яг энэ нөө асуултыг яагаад асууж байгаа юм бэ гэхээр та өөрийнхөө хөдөлмөрөөрөө бий болгоод яг ажил мэргэжлээрээ бас энэнд хүрсэн болохоор нь айгу тийм санаа зовхгүйгээр асууж байгаа шүү. Зүгээр ойлгоорой тий. Тийм. Одоо гэхдээ манай Монголын баячууд чинь хоёр янз шүү дээ. Нэг нь бол яг хөдөлмөрөөрөө игээд ил цагаан олсон мөнгөөрөө идэж уугаад унаад хэрэглээд явдаг баячууд байгаа. Нөгөөх нь гарын хэсгээр зурдаг баячууд байгаа тий. Гарын хэсэг зурж Монголд тэр хүмүүс бол идэж ууж чадахгүй. Үнэтэй гоё машина хүмүүсийн нүдэн дээр унж чадахгүй. Тэгээ тийм биш байгаасаа л гэж хүмүүсийг боддог.
Басгүй имлэг дээр маань нөгөө нэг бас олонний танилуд бас нэлээ нэр бүхий хүмүүс ирдгээрээ бас алдартай. Тэгэхээр яг тэн дунд ингээд одоо биднес имчилгээ үзүүлж яхад яг гинт баяжигч нар хөдөлмөрөөрөө баяжигч нар нь хоорондоо ялгаатай байна уу? Харилцаа хандлага. За, ер нь манай имлэгийн нэг юм концепт философи ба. Жишээ нь одоо манай имлэг гадна талдаа шүдний имлэг гэсэн хаяг байхгүй. Тэгэхээр энэ ямар утгатай вэ гэхээр би гудамжаар явж байгаа шүдний имлэг гэдэг хаяг харангуйтай би нэрээ шүдэ имчилүүлэх ёстой шүү дээ. Миний шүд өвдөд байгаа шүү дээ. Би шүдэ ахуулах ёстой шүү дээ. Ийм үйлчлэгэнд бид нэр өөрсдөө зориулаагүй. Бид нар ямар хүмүүст зориулж ажилладаг вэ гэхээр миний шүдний эрүүл мэнд надад хамгийн чухал. Би энд хамгийн сайн зөв газараа өөрийнхөө шүдэндээ хөрөнгө оруулна гэсэн тийм хүмүүст бид нэр зориулж ажиллаж байгаа байхгүй. Мэдээж одоо би жишээ нь таны гаднаас нь хараад за энэ гинт баяжигч байна, энэ хөдөлмөрөөр болсон байна гэдгийг үнэлж чадахгүй, би үнэлгээ өгж байгаа нь миний хувьд одоо ёс суртахууны хувьд ч болохгүй. Тэгэхээр би бүгд яг адилхан equal байдлаар харьцдаг. Гэхдээ манай имлэгийн хаалгаар орж ирээд мөнгөтэй мөнгөгүй яг адилхан. Яг л адилхан үйлчлэгээ авна, адилхан ирэх юм байдлын тийм адилхан сервис авна. Гэхдээ шүдний имлэгийг хүмүүс ингэж ойлгоод идэх байхгүй. Имлэгийг бид нар имчилгээ гэж эцгээсээ гадна имлэгийн байгууллагч нь үйлчлэгээний байгууллага байхгүй. Сервис үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар үйлчлэгээний байгууллагын ажилчид гэдгээ бид нар аюул сайн ойлгож байгаа хэрэгтэй. Хүнтэй яаж өгөх үү, яаж мэдлэх үү, хаашаа яаж дагуулж явах үү, юунд суулгах үү, юу ярилцах үү, ингэх үү. Тэр хүний хувийн орон зайлуун аль хүртэл орж болох уу, аль хүртэл орж болохгүй юу. Манай эмч ажилчид тэр хүнээс хувийн чанартай асуулт асуул, юуг нь асууж болох уу, юуг нь асууж болохгүй гэх мэт л үйлчлэгээний байгууллага учраас бид нар тэгж хандах. Онцгой нөхцөлд бид нар зарим нэг нэмэлтүүд асуултуудыг л асууж байгаа шүү дээ. Ер нь бол тэг бусдаар бол тэр хүмүүстэй бид нар яг л нэг юм үйлчлүүлэгч гэдэг байдлаар хандж байгаа. Спорт болохоор залуучуудыг бас тэр тал руу encourage хийж явж байгаа байхгүй. Ер нь спортоор. Тий. Тэгээд спортод айгүй ачаал бүгд л өгöd ах шиг байна тий. Тий. Бид нарын чинь бас нэг оролцож чадахгүй юм чи спорт шүү дээ. Манай салбараас одоо спортоор хичээлж байгаа, спортоор тууштай явж байгаа хүмүүс их цөөхөн байгаа байхгүй. Тэгэхээр тэднэрийгээ бас бид нэр үнэлэх хэрэгтэй. Тэднэрийгээ бас дэмжих хэрэгтэй. Тэгээ манай шүдний салбар маань бас өөрсдөө спортлог залуучууд бас байдаг шүү гэдгийг бас нийгэмд харуулах хэрэгтэй. Хоёрдугаар бид чинь зөвхөн ажлын төлөө гээд хасгаад нь спорт сайн сайхан нийт төлөө бас ингэж оролцдог шүү. Бусдыгаа уриалан дуудах хэрэгтэй. Тэгээ медлэг гээд нэг тэмцээн болох чинь манайх чинь 3 дугаар хайранд орлоо шүдний имлэгээс. Одоо дахиад энэ Olympic Nutrition гээд нэг сагсны лиг болж энд манай баг бас оролцож байна. Шүдний имлэгүүдийн дунд болдог, жил бүр болдог сагсны тэмцээн, волейбол, теннисны тэмцээнд манайх чинь сагсан дээр алт, хөрөл, волейбол дээр 3-2 хөрөл, теннис нь алт гээд авлаа. За дээрээс нь бид нар юу хийж ийнэ гэхээр одоо нийгмийн хариуцлагын хөдөлгөөнд хүрээнд тусгай олимпик гээд байдаг шүү дээ. Тэрийг ер нь та мэдгүй юм тусгай спешиал олимпик гэдэг. Спешиал олимпикийн тамирчдыг бид нар үнгөө үзэж эмчилгээг нь хийж өгдөг. Гол нь эмчилгээг нь хийж өгдөг. Спешиал олимпикийн тамирчдын хамгийн хүнд хэцүү юм нь юу гэхээр тэд нар зарим нэг оюуны хөгжлийн хувьд бэрхшээлтэй учраас өөрийнхөө хаана өвдөж байгаа, ямар зөвөртэй байгааг илэрхийлж чаддгүй байхгүй. Одоо нэг тохиолдол байсан гэсэн нэг гүйлтийн тамирчин тэмцээнд ороод идэг. Тэгээд шүдээ өвдөж гэнэ гэж заагаад байсан. Тэгсэн чинь яг шүд нь өвдөг. Ингээ гутлын тайлсан чинь гутал нь холгоод бүр ингээд өсгөнийх нь ясны ил гарцсан явжсэн. Тэгэхээр эн чинь өөрийгөө яг хаана өвдөж байгаа, яаж байгааг нь илэрхийлж чадахгүй учраас бид нар тэр хүмүүсийг заавал одоо өөрсдийнхээ санаа ажиллагаар энэ тэгчих вэ, энэ ингэчих вэ гэж эмчилж илрүүлж явахгүй бол тийм бас хэцүү хүмүүс байна. Тэгээд тэднэрт зориулж бид нэр 2017 оноос хойш эмчилгээ явуулж байгаа. Одоо 25 хоног 8 дахь жил рүү орж байна. Сая бас тамирчид маань ирээд эмчилгээнүүдээсээ хийлгээд явлаа. Тиймэрхүү буйны ажлууд хийж байна. Эхнэлгсэн эмнэлэгт бид нар бас
дутуу нэрэн тасах гэднэрт бас хаяа нэг юм хандвилнаа. Гэхдээ бид нарын нөгөө хандвилж байгаа юм чинь нөгөө гадны хүмүүс чинь нэг имлэг дээр очивол нэг аав ээжүүд нь юм өгчөөл нэг зургаад аруулаад байдаг шүү дээ, тийм. Тэгэх нь бас тэр талаа нөгөө хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа учраас бид нэр тиймэрхүү ханд тусламжаа бол чимээгүй хийгээ явчихдээ. Заавал нэг олон нийтэд хэлээд халбгүй. Гол нь өгж байгаа бид нар ингээд сэтгэлээсээ таашаал аваад ингээд баярлалаад ингэж байгаа бол болоо доо гэдэг. Манай хамт олон ч гэсэн нэг өөрсдөө мэддэг оролцож байгаа болох. Тэгээд тиймэрхүү ажлууд бас хийж байна. За, эмч хүний хувьд та эрүүл мэндэд хэр анхаарч байна? Эрүүл байхын тулд яг нэг юм тогтцсон тип юм уу? Зуршлууд байна уу? За, тэн дээр одоо өстой хамгийн муу үлгэр жишээ үзүүлэгч гэж хэлж болно. Ер нь хүүхэд байхдаа л жоох спортоор хичээлдэг байсан болохос эмч болоод анаахт орсноос хойш ер нь спортоос хөндөрцөн. Одоо ч 30 жил өнгөрч шээ 90 оноос 33 4 жил өнгө. За одоо ойрноос харин нэг жоохон алхаж байгаа, усан сэлж байгаа. Тийм. Тэгэхээр энэ залуучууд маань харин өстой сайн спортоор хичээлж байгаа шүү манай залуучууд. Танаа залуу эмч нарыг ярьж байгаа үү? Залуу эмч сувдагч нар ярьж байна. Тэд нэр газрын теннисээр хичээлж гин, сакс волейболоор хичээлж гин, бас нэг юм уян хатан чанарыг сайжруулах тийм сонголтын бас нэг тийм тусгай хөтөлбөрүүд үүд юм байна. Тиймд явж гин, йогт явж гин. Тэгээ зүгээр би хувь хүнийхээ хувьд бол одоо алхаад усан сэтэд ихснээс хойш даралт ихсэх гэсэн юм байхгүй болсон. Би нөгөө нуруу мөрж хэлэх юм байхгүй болсон. Биеийн жингээ бол хасж байгаа. Тийм. Зүгээр яг миний хувьд ингээд фитнест ороод штанг өргөөд хүнд юм өргөд эхлэхэд жоох надад жоох ахтах юм бэл. Зүгээр 1-2 жил зүгээр ус спортоор хичээлээд алхаад жоохон жингээ хаяад өөрийгөө нэг жоохон юм тасгалжуулж байгаа дараа нь фитнест өргөж одоо хүнд юм өргөл тохиромжтой болов гэж бодсон. Та ямар хүнийг сайн шүдний эмч болно гэж боддгоо. Одоо ингээд нэг олон жил олон шүдний эмч нартай ажиллаж хахад нэг юм ийм зан характертай ч гэдэг юм уу? Ийм эвдүүтэй, ийм хандлагатай хүн ч гэдэг юм уу? Нэрээ наатах зөв зөв асуулт байна. Би маш олон эмч нартай хамт ажиллаж байсан. Сайн эмч гэдэг бол ур чадвартай эмчийг хэлэхгүй. Сайн эмч гэж бол мэдлэгтэй эмчийг хэлэхгүй. Сайн эмч гэдэг бол үйлчлүүлсэн хүнийхээ миний эмчилсэн шүд өнөө шүн өвдөж хонсон болов яасан бол гэд сэтгэл нь зовдөг. Маргааш нь уцтаад та яасан гайгүй би өвдөх магадaltaй байсан учраас би санаа зовоод ярьж ин. Эсвэл амралтын өдөр нь өвдлөө, цусалдлаа, өвдлөө гэх юм бол хол байсан ч гэсэн ирээд арга хэмжээгээ аваад ингээд сэтгэлээсээ үзүүлж тийм сэтгэлтэй хүнийг одоо совсттэй гэж ярьдаг. Тийм сэтгэлтэй хүнийг би сайн эмч гэж хэлнэ. Надад ур чадвартай мөртлөө хүйтэн хүндий хүний өвдөх өвдөхгүй надад ямар хамаатай гэдэг тиймэрхүү сэтгэлгээтэй хамт ажиллаж исэн эмчнэр би. Тэр бол хамгийн аюултай эмчнэр. Яг үүнд бол тэр хүний яагаад тэгж бодож байна? Аюултай гэдэг нь. Тэр бол ирээдүйд магадгүй зөвхөн мөнгөний төлөө л эмчилгээ хийнэ гэсэн. Юу нь. Тэр хүн өвдөхөө өвдөхгүй зовх уу зовхгүй юу? Хүнийг өвдөл чанал зовлонг ойлгохгүй байгаа хүн чинь тэр хүний карманоос хідэн төгрөг гарч байгаа бол яаж байгаа бол гэдэг бүр ойлгохгүй шүү дээ. Тий. Тэгээ тийм хүмүүс надтай хамт байсан. Тэгтээ холдоод явсан. Холдсонд нь би бас баярлдаг. Гэтэ хэрвээ тэр хүмүүс маань энэ нэвтрүүлгийг үзэх юм бол яг өөрсдөө тэрийг тийм занг суулгуул тэд өөрсдөнд л хэрэгтэй л дээ. Тий. Бас энэ ч маань 2024 онд шүдний нэгдсэн спортын тэмцээнийг зохион байгуулсан тий. Тэгсэн. Тийм. За тэр тэмцээнээр бол танай халал өстой цайлж гарч ирсэн бас. За би яг магадгүй мэдэхгүй байж магадгүй шүү. Тухайд бол маш том өргөн та бүр яг ингээд яг шүдний тэр том спортын тэмцээнийг үнэхээр томоор хий гэж яг зорж бас нилээн бас хичээл зүтгэл гаргасан байна гэж би харсан. Яг тэр талаараа та нэг жоохон яриад өгөөч төө. За бид ингэж ярилцсан юм аа манай хамт олон.
За жилүүдийн тэмцээнүүдийг ингээд оролцоод ажиглаад хараад ахаар бид нар дандаа нэг юм өөрсдөө үнэлэх үнэлэмж нь доор байна. Шүдний эмч өөрийгөө үнэлэх юм. Аха. Бид нар нэг тэмцээн хийсэн ч гэсэн нэг сургуулийн зааланд хаа нэгтэй буланд хол газар тэрэн тэгээд нэг стандарт бус те оролцож байгаа тамирчтайч стандарт бус хөгжин дэмжиж байгаа хүмүүстэй ч стандарт бус. Тэгээд нөгөө цагийн хуваарлалт нь буруу. Бүр шөнийн 2, 3, 4 цагт хүртэл дуусдаг. Тэгээ хэрүүл маргаантай иймэрхүү тэмцээнд болоод идэг гэсэн. Тэгэхээр бид нар ярилцж байгаа. Бид нар өөрсдийгөө зөв үнэлж, зөв байранд нь тавьж, олон улсын стандартад тавигдсан орчин нөхцөл бид нар ядаж баярлаж цэнгэж сурах хэрэгтэй байна гэдэг стандартыг бий болгоё. Тэгэхээр одоогийн байдлаар манад хаана ямар үйлчилгээ юм байна гэсэн урангаан спорт цогцлбор байна. Яагаад 3 зааланд зэрэг тоглолт болчихж байна. Ингэхээр нөгөө спорт тэмцээн маань эрт дуусах боломжтой болно. Урд нь дандаа ганц зааланд юм уу өсрөл 2 зааланд явахаар шөнө 3-4 цаг тэмцээн дуусаад байгаа байхгүй. Тэгэхээр бид 3 зааланд зэрэг явуулаад тэмцээнээ зохиоч. Дээрээс нь мэрэгжлийн холбоотуудаар нь шүүлтийг хийлгэн. Бид нар өөрсдөө эмчнэр учраас тэмцээн зохион байгуулах юм бол биднэрт алдаа гарах юм байна. Тэгэхээр тэмцээнээ зохион байгуулах үйл ажиллагааг нь өөр байгууллагад өгч юм. Бид нар яг бас яг өөрсдөө оролцогч маягаар оролцож. Тэгэхээр нөгөө олон жилийн тэмцээн уралдаан зохиогоос сурцсан тэр байгууллага чинь манай тэмцээнийг яг л тэр жишгээр аваа явуулж байгаа. Дээрээс нь нэг юм авч үзэхэд нэмж оруулсан юм гэвэл за тэмцээн уралдааны дараа хоцсон хожаагүй гэж зүйл гардаг. Хоцсон багууд бүгд баярлдаг. Тэгээ үдэш орой болчдөг. Бүгд ийш тийш баярлах гээд явцдаг. Заавал баярлдаг. Тэгэхээр нь бид нар хажууд нь тийм хүлээн авалт хийчихье. Тэгэх юм бол тэд нэр олон тийш явахгүй нэг газар гараал тэр хүлээн авалтанд орж баярлаа цэнгээд тэгээд тардаг бай. Хоёрдугаарт урд нь бид нар ингээд шагнал гартуулахаар тамирчтан зогсоол нэг дарга цэрэг нь ингэж өгөөл ийм байдаг байдал жишгээ халъя. Тамирчид маань 3 өдөр ингээд спортоор өрсөлдсөн ядарсан юм байгаа. Тэд нар маань одоо баярлах ёстой учраас ширээ сандал дээр одоо хүлээн авалтын ширээ сандал дээр сууж агаад тэр одон медалаа баяр багталтайгаар авъя гэд ийм хүлээн авалтыг хийсэн. Тэгээ мэдээж тэр ирсэн хамтлагт дуучтай бол бид нар бас олонний жишгийг дагаад бас бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөх үз тэр хамтлагт дуучдыг бас урьж оролцуулсан байгаа. Тэгээ энэ байдлаараа бол бид нар бас өөрсдийгөө бас өндөр стандарттай ажил мэргэжилтэд бас өндөр стандарт тавьж ажилладаг шигээ бид нар өөрсдийнхээ хэрэгжилж эдэлж байгаа юмд бас өндөр стандарт тавиасаа гэдэг үднэс тэр спортын урлагийн наадмыг хийж зохион байгуулсан. Тэгээд одоо бүх хүмүүст сэтгэл хангалуун байлаа их баярлсан. Тий. Та хэдэн төгрөг зарцуулсан бэ? Нууц шил. За ер нь бол тэмцээн нийт зардал нэг 300 сая болсон. За эндээс нөгөө тамирчдын зардал ивент итгэгчдийн зардал эднэрийг хасаад нэг 240 сая төгрөг гарсан баха. Манай байгууллагаас тийм. Бас бүх имлгүүд бас тухайн ийм том зардал гаргаад тийм том тэмцээнийг зохион байгуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нь яг зөвөр энийг үнийн дүнгийн асууж байгаа нь таныг бас салбарын төлөө бас энэ хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэдгийг тодтогч бас асуугаад байгаа шүү. Тий. Тэгээ бид нар нөгөө баг тамирчид бүгдэнд нь өндөр чанартай, чанар сайтай тийм бэлтгэлийн спорт нэг тэмцээний хувцсуудыг хийж өгсөн. Тэгэхээр дараа жил маань тэр багууд маань тэр хувцсаараа орчих юм бол ядаж нэг багуудаа сая төгрөг хэмнэх чинь орж исэн имлгүүд дээр чанар сайтай материалууд дээр нөгөө туг далбааг нь хийгээд өгсөн байгаа. Ирэх жилийн тэмцээн дээр бид бүгд өөрсдөө туг далбааг хийгээд ирэх юм бол зохион байгуулагчийн зүгээс тэр тэмцээнд орж байгаа багуудын зүгээс тэр зардал мөнгө нь бас л хэмнэгдэнэ гэж бодож байна. За басгүй эмчийн маань хувьд одоо нөө залуу одоо маш олон эмнэлгүүд ингээд имплантыг хийдэг болчлоо шүү дээ тий. Тэгээд залуу эмч нар имплант хийж байгаа залуу эмч нартай хандаж хэлэх үг байна. За бид нарын яг нэг юм сурсан нэг юм зан үйл байгаа. За шин цахилгаан бараа худалдаж явлаа, шууд задлаа, тогон залгалаа, ажилууллаа.
За Заавал 100-ны уншихгүй. 100-ны 80-90% нь бол асуудалгүй. Гэтэл нэг 10-20% пис гээл явцдаг те. Нөгөө цааврыг уншиж ажиллаулдаг. Тэрэн шиг залуу эмчнэр маань имплант хийхдээ эхлээд төлөвлөгөөгөө аягүй сайн гаргах хэрэгтэй. Кейстэйгээ сайн танилцах хэрэгтэй. Тэгээд бид нар залуу эмчнэрт хэлтгүү манай ихэнх эмчнэрийн гаргадаг алдаа юу вэ? Хүний ам чинь нийтээрээ нэг юм шүү, комплекс хэрэгтэн шүү. Нэг нэгнтэйгээ хамааралтай байдаг шүү гэдгийг тооцохгүйгээр нэг л газар нь ингээд фокуслж хараад тэрэн дээр эмчилгээ хийгээд байдаг. Тэгээ тэр нь нөгөөдөллөөсөө хамаарат эмчилгээний үр дүн баг гарна, муу болно. Эсвэл хүссэн үр дүн гарахгүй байх ч гэдэг юм те. Тэгэхээр хүний амыг нийт нэг цогц эрэхтэй юм а гэж хараад энэ цогц эрэхтнийг яавал сайн чанартай болох уу, яавал зөв болох уу гэж бодож төлөвлөгөөтэй эмчилгээ хийгээсэй гэж бодож. Тэгээ одоо хүмүүс орж ирдэг л дээ. Би тэр эмч дээр насаараа шүдээ үзүүлсэн. Тэр эмч айгүй мундаг эмч гэд орж ирдэг байхгүй. Тэр нэг шүдийг харахаар дүүрэн төмөр голтой шүд, штивд, плом, палн гэл авахгүй авддаг шүд ингээд явцсан баг. Тэгээ уг нь бол нэг насаараа нэг эмч дээр ингээд сайн явсан бол тэр хүний ам чинь сайн байх ёстой ч тэгээ уг нь бол эрүүл байх ёстой ч ядаж. Тий. Тэгэхээр яагаад тэгээд тийм амар муу хэмжээнд хүрж байна. Тэгэхээр тэр эмч яаж ийм нөхөр тухайн хүн ирэнгүү тухайн хүний ирсэн одоо зовөр ирсэн шалтгаанд нь таарсан л үйлчлэгээ хийгээд исэн байгаа байхгүй. Тэрнээс таны ам чинь ингээ нийт цогц эрэхтэй юм а. Та бид хоёр энийгээ урт удаан эрүүл авч явахын тулд хоёлоо ингээ шүү, тгий шүү, ингэж анхаарай шүү, энэ дээр нь ингээ шүү гэж тийм одоо бодлогын баримт гэдэг шиг тийм бодлоготой стратегтэй үйлчлэгээ байгаагүй учраас тэр хүмүүс тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эмчнэр энийг аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр имплант суулгах нь бол нэг хэрэгээ, ясанд суулгачих нь бол нэг хэрэг. Тэр имплант чинь хэдэн жил тухайн хүний амд байж чадах вэ гэдэг нь өөр асуудал. Тэгэхээр хэр удаан байлгах вэ гэдгийн төлөө л та нар оюун ухаанаа бодох хэрэгтэй, сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй, яаж суулгуул болох вэ, бүх эрсдлүүд нь юу байж болох тооцоолж аваад хийх хэрэгтэй. Тэгэх юм бол тэгээд сайн эмч хурдан болно бол. Манай басгүй эмч маань шав бэлтгэв. Манай эмнэлэр дүүрэн шавнар байгаа шүү дээ. Тэгтээ тэр чинь соггуусгүй имплант уу? Бид нар бол жишээ нь одоо манай эмнэлэг бол ингэж явж байгаа. Яг имплантны та имплантныхаа технологиг зааж өгөх шавыг талаар ярьж байгаа шүү. За манай мясцаслын тасаг маань одоогоор 4 эмчтэй байна. Дөрвөлээ имплант хийдэм нь шүү дээ. Тэгээ 2 нь имплант хийж байгаа. Одоо бид нар мясцаслын тасгаа яаж өргөжүүлж ийнө гэхээр soft tissue management гэдэг чиглэл рүү төлхөө явуулж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо та нар ингээд төсөөлөд бодвол бид нарын ингээд шүдний эргэн тойрон ингээд толинд харах юм бол хөдөлгөөнгөө хатуу бөөл байгаа тий. Ерөн шүд болгоны эргэн тойрон тийм байх хэвээр. Гэтэл шүд ахуулаад удчихаар тэр хөдөлгөөнгөө хатуу бөөл чинь багасаад зарим олон жил болохоор баг байхгүй болчихдог байхгүй. За энэ нь ямар хор хөнөөлтэй вэ гэхээр дараа нь бид нар имплант хийгээд шүдлбэр хийхээр нөгөө имплант руу чинь халдвар орох нь хөдөлгөөнтэй сасцаар дотгошоо халдвар орох нь амархан болчихно. За дараа нь шүдээ угаахад сойзон тус өвддөг болно. Тэгэхээр имплантны нас богино бүсэж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр тэр attach gingiva буюу тэр soft tissue management гэдэг тал руу эмчнэрээ бас их хөгжүүлээд байгаа. Монголд тэр их дутагдaltaй байгаа учраас бид нэг суулгаал бүрээсээ хийгээд явдаг болохоос long lasting гэдэг юм аа бид нэр бодохгүй байгаа байхгүй. Хэр удаан насжилттай юм хийх вэ гэдгээ. Тэгэхээр бид нар тэр тал руугаа бас хөгжүүлж байгаа. 4 эмч маань 4 өдөр одоо 5 өдөр ингээд дарааллаад над дээр одоо ассистентээр ингээд хагалгаанд ороо явчихдаг. Тэгэхээр тэр өдөр ямар кейс таарна уу? Тэрнээсээ хамаараа тэр хүмүүс чи бүгд ингээд суралцаад яваад өгч байгаа. Тэгэхээр бид нар нэг хүнийг эрт бэлтгэгдээгүй байхад нь эрт гаргаад алдаа фейл болгоод ингээд ингэхүү эсвэл сайн бэлдэж байгаад алдаа багтаа юмч болох уу гэдэг бас нэг үзэл бас байна шүү дээ. Тэр талаас нь бол тэд нар маань өдөр болгоно одоо кейс болгон өөр учраас. Тэгэхээр бид нар хагалгаа эхлэхийн өмнө нөгөө эмч нартайгаа ярилцж байгаа байхгүй чи хэдүүлээ энийг яаж хийх үү.
Тэгэхээр нөгөө эмчнэр чи өөрсдөө төлөвлөгөөг ярина да. Тэгэнгүүт бодит хагалгаа яг ямар болох нь төсөөлж ирсэн нь ямар болох. Ингэхээр хүн дандаа анализ хийгээд байвал хүн чи өөрөө аяг хурдан суралцах байх. Тэр нэгсэндээ миний альтан дээр тэр хүмүүс суралцж чинь гэсэн үг байхгүй. Би ийм эц заслын хийж явах таажнаас энэ нөхөр алдаж гин алдахгүй байх гэдэг юм дээр суралцж байгаа гэсэн. За маш хүндээ өөрийнх нь цаг завыг зарцуулаад ирсэнд маш их баярлалаа басгүй юмчээ. Тэгээд таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Тэгээд танай хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд олон эмчнэр бас энэгээр энэ нэвтрүүлгээр оролцсон. Тэгээд энэгээрээ дамжуулаад нэгээ таньдаг болж байна. Нэгнийхээ туршлагыг судалж байна. Мэдхгүй юмаа мэдж авж байна. Тэгээд бас та нарын хийж байгаа нэвтрүүлэг бас олон хүн хүртээсээ амжилттай байгаасаа гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаар ингээд үгээр өндөрлөж гин дараагийн дугаар хүртэл түр баяртай.